Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн минь төргий Жуделожи подкастын маань 51 дахь дугаар үгээр эхэлж байна. За энэ удаагийн дугаарыг оюун дэлгэр болон мегмар сүрэн миний бие хамт тогтлон явуулахаар болсон байна. За тэгээд энэ удаагийн дугаараар нэгэн сонирхолтой маргааныг бол бэлтгэсэн байгаа. За тэгээд тэрнээсээ өмнө ерөнхийдөө нэг сонин сайхан яриад Ойкоптер дугаараа эхлүүлэхээс өмнө нэг хоорондоо холбогдож байгаад энэ 7 хоног ер нь юу юу болсон талаар тий одоо хууль зүйн салбартай холбоотой ямар зүйлс болвоо гэдэг талаар ярилцж байгаад энэ талаар ер нь нэг тий өөрөөсдийнхөө бас санааг хэлээд дугаараа эхлүүлэе гэж шийдсэн юм аа. За тэгэхээр магадгүй та одоо бит хоёрын үзэл бодлыг сонсохыг хүсэхгүйгээр шууд дугаар руугаа орохыг хүсэж байх юм бол нэг хэдэн минут гүйлгээд шууд дугаар руугаа орж болно. За тэгээд тэр ярмаар байсан зүйл нь юу байсан бэ гэд тэгэхээр за өнгөрсөн 7 хоногт бол ерөнхий сайд нэлээд одоо бас чухал мэдээлэл гэх юм уу те үзэл бодол байр суурийг илэрхийлсэн байсан та бүхэн бичлэгнүүдээс харсан болвол улсын хурлын хуралдаан дээр ирээд ерөөхдөө улсын дээд шүүхийн тодорхой нэг шүүгчийг нэрлэн заагаад за мөн одоо захиргааны иргэн шүүх мөнхтэй холбоотой мэдээлэл хийсэн. За тэр нь ер нь санаа нь юу байсан бэ гэж тэгэхээр те одоо шүүхээр дүрэн одоо тийм авилгачин гэдэг үг одоо байт юм болоо да ч авилга авдаг тийм шүүгч нар байна. Энэ шүүгч нарыг одоо тэ шүүгч нартай хариуцлага тооцоогүй цагт бид нар авилгатай тэмцэнэ гэдэг бол одоо байж болохгүй зүйл байна энэ гэсэн юм яриад за тэгээд тодорхой нэг шүүгчийг нэрлэн дуртаад за тэгээд миний хувьд бол бас нэг онцлог хэлсэн зүйл нь юу байсан бэ гэд тэгэхээр за одоо энэ хэрэгжүүлэх гээд байгаа мега төслүүдийн ард ингээд дандаа шүүх энэ мега төслүүдийг гацааж байна тий. Тэгээд та бүхэн харах юм бол бүр ингэж хэлж байгаа байхгүй захиргааны иргэн шүүх дээр ингээл очоод баг тий том мега төслүүд унцдаг гэж бол шууд хэлж байгаа байхгүй юу тий. Яг зүгээр ингээд одоо хууль зүйн салбарт байдаг хүний хувьд болохоор энэ одоо нэхлэн ийм бүр ингэж хүчээр ягц үйл явдал юм шиг надад ер нь санагдсан байхгүй. Тэгээ хоёр зүйл яг нь санагдсан нь нэгдүгээрт эн чинь яг нөгөө ингээл политикал центр янз бүрийн одоо асуудлууд бол байгаа бах. Тэрнээс нь үл хамааран авч үзэх юм бол тий нэгдүгээрт эн чинь эрх мэдэл хуваарлах тий одоо юу гэж байна тий эрх мэдэл хуваарлах зарчим гэж байна тий тэрнгээрээ бид нар ингээд одоо гүйцэтгэх эрх мэдэл шүүх эрх мэдэл за тэгээд хууль тогтоох эрх мэдлүүд нь ингээд тусдаа бие биендээ хяналт тэнцэлтэй ингээд явдаг гэж байгаа. За тэгээд ялангуяа шүүх эрх мэдэл бол би даасан хараат бусаар ингэж хэрэгжиж идэг ийм одоо ийм онцлог эрх мэдэл гэх юм уу те тийм байхад ингээд шууд гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс бол одоо тэгээ шүүх эрх мэдэлд халтсан байж болзошгүй ийм зүйлсийг хэлж гин гэж бол харсан байхгүй юу те тэгээд яг уу зүгээр ийм нөхцөл байдлын хувьд аваад үзэхэд те одоо ил талд захиргааны иргэн шүүхийн хяналтанд бол энэ засгийн газрын шийдвэрүүд бол багтдаг штэ тий засгийн газрын шийдвэрийг захиргааны иргэн шүүх хянж болдог. Улс төрийн биш шийдвэр нь тий улс төрийн биш. Гэтэл ил талдаар бол тий ингээд засгийн газар одоо өөрийгөө захиргааны иргэн шүүхийн хяналтаас гадуур байлгах одоо зорилготой зүйлсийг бол ил талд хийдэгтэй бид нар бас салбарт нь байдаг хүмүүс бол мэдгэл ахтай хуульд өөрчлөлт оруулах гэж үздэгч гэдэг юм уу тий тэгээд яг хуу тим юмны бас нэг оролдлого юм шиг надад зүгээр хувь хүний хувьд мэдрэмж нь төрсэн байхгүй юу гэж байгаа вэ гэж тэгэхээр тэ ингээд шууд захиргааны иргэн шүүх бол энэ том мега төслүүдийг гацаадаг гэж хэлж байгаа нь бол бас ийм санаатай ч байж магадгүй надад санагдаж байгаа байхгүй тэгээд бид нар засгийн газрын хяналтын хүрээнээс гарах гад гэсэн үгтэй засгийн газар шүүхийн хяналтын хүрээнээс гарахын тулд тэнгууд эн чинь ингээд нөгөө одоо хязгааргүй те эрх мэдэл хэрэгжүүлэх гэдэг штэ те хэний ч одоо хязгаарлалт нь биш хяналтанд байхгүйгээр те энэ бол амар ийм бүр хүчээр ягтлахаар ийм үйл явдал болсон гэж харж байгаа. За тэг хүмүүс бол бас талцаал хэрэглэх нь хэрэлдэж л байлээ. За тэг нөгөө талаасаа эн чинь одоо ийм үйл явдал боллоо гэхэд те шүүгчд эсвэл шүүх өөрийгөө хамгаалах одоо тийм боломж ер нь айгүй хомс байдаг штэ тий хууль зүйн боломж нь ч тэр үгүй эн чин ийм штэ гэд яриад гараад ирэхдээ одоо хэвлэл мэдээлэл ярьцлага өгөөд гараад ирэх боломж нь шүүхийн хувьд бол одоо хомс байдаг. За тэнгууд энэ дээр уг нь бол шүүхийн ерөнхий зөвлөлч өөрөө шүүхийн энэ төр хараад ус бие даасан байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэдгийнхаа хувьд иймэрхүү юмн дээр бас уг нь хариу арга хэмжээ авах ёстой байгаа хгүй те энэ бол бүр хуулиараа олгосон одоо чиг үүрэг нь байгаа учраас те тэгсэн чинь
шүүхийн ерхий зүйл ингээд одоо хүртэл ямар нэг байдлаар одоо тэг мэдээлэлч гаргадаггүй тэг эн чинь ингээд мэдээлэл бол уг нь наазахын асуудал шүү дээ тэг ийм одоо шүүхийн хараа тус байдалд тэг халдаж болшгүй ийм үйл явдлууд гарч ийна тэг үүнтэй холбоотой гэ мэдээлэл уг нь хиймээр бас харагдаад байгаа юм. Тэгсэн чи тийм зүйл бас Мгм. байхгүй байгаа нь айгүй харамсалтай ер нь санагдаж байгаа гэд Аха. тэгээ та Одоо ер нь бүхэн Одоо ер нь нөгөө гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг нэг ялангуяа харвал айгүй шүүх рүү нэлээд атакалдаг юм билээ. Одоо саяны тэр шүүгч нэрлэн заахаас өмнө ч гэсэн ер нь ингээл одоо ерхий сайд зарим улс төрчид гарч ирэл шүүхэл болохгүй байна. Тэгээ нөгөө талаа шүүх одоо өөрөөсөө гарч ирээд бид нэр болохгүй байгаа даа биш. Бид нар ингээ процессын дагуу хэрэгээ шийдээ явж гин гэж нөгөө хинээх хэлэх угаасаа ёс зүгээрээ тэгж амар хэлэх боломжгүй л байдаг бахал та. Нөгөө талаас нь айгу чимээгүй байгаад байдаг. Тэнгүүд нөгөө нэг намхан тэмээ наалахад амар гэдэг шиг одоо ерөөсөө юм болвол ингээл нэг шүүх рүү чигчээ сууж идэг нэг тийм болсон юм шиг санагцсан. Тэгэхээр тэр засгийн газрын шийдвэр шүүхтэр очиод ундаг нь бол бас үнэн юм билээ л дээ. Гэхдээ тэр нь бол шүүхийн буруугаас болж унаад байгаа юм биш үү те. Одоо концессийн том том төслүүд яг засгийн газрын яалтчгүй гэрээ байгуулж орж ирээд хариу цагчаар татаж байгаа. Тэнгүү тэгээд том төсөл чинь нөгөө үнийн дүн ихтэй хугацааны хувьд урт. Тэгээд талууд янз бүрийн үрийн зөрчил гаргана. Тэнгүүд засгийн газрын шийдвэр бас тэгээд захиргааны шүүхтэр концессийн гэрээний хүрээнд ч юм уу том хөрөнгө оруулалтын гэрээнд дэр унж байгаа юмнууд угаасаа байдаг юм билээ. Гэтэ тэр нь бол шүүхийн буруу биш. Засгийн одоо газар ер нь гэрээлэгч талуудын л асуудал байдаг л да. ахаа тийм чинь одоо саяны мэдээллийг тэ ерөнхий сайд хэлж байгаагаараа нөгөө талдаа шүүхэд ямар одоо юу өгж байгаа вэ гэж тэгэхээр тэ та нар одоо энэ хэрэгжүүлэх байгаа 10 хэдэн мега төслийг гацаах юм бол тэ гацаагаад үзээрэй шахуу одоо тийм юг төрүүлж Айлгаад. энэ ингэж хэлж байгаагаараа гэдэг чинь бас байж болшгүй л юм харагдаад байгаа. Тэр ийм юм ярих гэж. Ахаа. Шүүх рүү дайрч байгаа чинь эргээд нөгөө том зургаараа харах юм бол бид нар шүүх эрх Шүүгүүд мэдэл итгэдэг. итгэх олон нийтийн итгэлийг ингээд тэгээ зүгээр юм ерөнхий нэг юм хов живийн шинжтэй юм яриад алдагдуулж байгаа байхгүй тэг кейс бай Ахаа. кейс тэр хүн үнэхээр одоо юу гэдгийг тийм авилга авсан уугүй юу гэдгийг те ярихдаа тулах юм бол тэрийгээ те хуулийн дагуу яг бид нар чинь нэг хуультай орон те эрх зүйт гэдэг нэг ойлголт байна. Тэрнийхээ дагуу явна уу гэхээс биш ингээд ерөнхий утгаараа олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байгаа нь бид нөгөө өөрсдийнхөө нүд рүү хуруугаа зоож байгаа шиг л юм ер нь болж ийн гэж Үнэ. боддог. Ахаа. Яа за Тэгээ хоёлоо шүүхний уучлаарай дахиад нэг юм хэлчихье. Тэр шүүхний индекс гээд гаргаад байгаа шүү дээ тий. Тэр нэг сүүлийн 2 жил гарч ийн legal data судалгааны багаас гаргаад тахсан гоо. Тэнгүү тэрэн дээр юу харагдаад байна гэсэн чинь нөгөө одоо шүүхэр огт үйлчлүүлж байгаа хүмүүсийн нэг шүүхэд итгэл гэж байна. Шүүхээр ороод нэг процессорны явцсан хүмүүсийн итгэл гэж нэг тусдаа хоёр үзүүлэлт байгаад тах шиг байна. Тэнгүүд нөгөө шүүхээр орж ирсэн хүмүүстэй харьцуулахад шүүхээр огт орж байгаагүй хүмүүсийн итгэл нь илүү дор байгаа байхгүй юу? Шүүхээр хизээж орж үзээгүй хэрнээ тэр хүн шүүхэд бүр итгэхгүй байна гэсэн. Тэгэхээр энэ хүмүүсийн итгэлийг ингээд зад шиглүүлээд байна гэхэлэр одоо саяных шиг те ерөнхий сайдын зүгээр нэг мэдээлэл жишээ нь тэр шүүхээр орж үзээгүй ч байсан тэр хүн ингээд шүүх онцгүй юм байна гэж бодчихж байгаа л юм байна гэж нэг хүчин зүйлэн жишээ нь улс төрчдийн хариуцлахгүй мэдээлэл юм байна гэж харсан. тийм ээ. Тэр бол ялцчихгүй. За хоёлоо дугаарынхаа тэгээ кейс рүүгээ юу орцгоё. Тэгээд дугаарынхаа ихэнд бас нийгэмдэр болж байгаа үйл явдалтай холбоотой. Тэгээд илүү яг нөгөө юу гэхээсээ илүүтэй өөрсдийнхөө л зүгээр төрсэн мэдрэмжийг одоо хуулийн салбарт ажиллаж байгаагийн хувьд өөрсдөө төрсэн мэдрэмжээ та бүхэнд хуваалцлаа. Тэгээд та бүхэн санал нийлжээч болно, санал нийлэхгүй байж болно тий. Тэгээд ямар ч тач энэ бол зүгээр бит хоёрын бодол байлаа. Тэгээд нөгөө бит хоёрын хийж байгаа подкаст юм чинь бит хоёр бодлоо ярьчих болох уу гэдэг шиг ярьчлаа. За тэгээд үнээс хойш бол хэдүүлээ яг энэ удаагийн дугаараар ярих кейс рүүгээ орцгоё. Аха. За энэ удаагийн дугаар маань бол өстэй жинхэнэ зөвхөн Монголд л гарахаар ийм кейс байна. За энэ ямар кейс гэхээр одоо манай улсын онцлог бол нүүдлийн мал аж ахуйтай. Тэнгүүд одоо ер нь хөдөөр нутаг тохиолдож байгаа энэ зам тээврийн осолтой холбоотой нэг кейс нь юу вэ гэхээр зам дээр нөгөө айлгын одоо адуу мал зам дээр гинт гарч ирдэг тий шөнийн ялангуяа шөнийн цагаар ч юм уу. Тэнгүүд нөгөө автомашин мөргөөд за мөргөх явцад бол нөгөө тухайн мал нь одоо амьсгал хурааж болж гин. Эсвэл одоо автомашин бас гэмтдэг. Ер нь хоёр талдаа малчин талдаа ч хохирол учраад за жолооч талдаа ч ингээ хохирол учирчдаг.
Тэгэд энэ асуудал яг одоо хэнийх нь буруу вэ гэдэг асуудал бол ингээд эрүүгийн шүүх мөхдөр за гим хорийн асуудал нь цаашаа явбал иргэний шүүхтэр ингээд очтiin бэлээ. За тэгээд ингээд манай улсад л зөвхөн болох тохиолдож болох энэ кейсийг өнөөдөр манай мега маань бэлтгэсэн та бүхэндээ ярихад бэлэн байсан байна. Яа тэгээ. За үйл баримт руугаа ороход ер нь бол үйл баримтын хувьд харьцангуй тодорхой товч байгаа. За за энэ бол нөгөө иргэний маргаан байгаа гэдгийг та бүхэнд танилцуулъя. Гим хорийн маргаан буюу одоо өөртөө учирсан хохирлоо бусдаас гаргуулахтай холбоотой ийм маргаан байгаа. За үйл баримтын хувьд манай нэхэмжлэгч буюу жолооч гэхээр одоо илүү тодорхой болох бах. За нэгэн жолооч бол яасан бэ гэд тэгэхээр Сэлэн аймгийн Алтан булаг сумаас нэг өөр нэг сум руу за тухайн зуны үед болохоор 21 цагийн үед автомашинтайгаа явж агаад за тэгээд хариуцагч буюу малчны 8 настай хэлтэйгүү урдуур нь гинт гараад ирсэн. За тэгээд мэдээж ямар нэг байдлаар арга хэмжээ авч чадалгүйгээр тэр гүүг одоо дайрчихсан. За тэгээд үүнээс үүдээд бол гүү бол өгсөн хэлтэйгүү. За мөн одоо жолоочийн машинд бол тодорхой хэмжээний хохирол учирсан. За тэнгууд жолооч болохоор юу гэдэг вэ гэд тэгэхээр нэхэмжил гаргадаг малчныг хариуцагчаар татаад тэгээд юу гэж хэлдэг вэ гэж тэгэхээр за Монгол улсын замын хөдөлгөөний дүрмд бол маш тодорхой нэг заалт байд юм байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцогчоос бусад этгээд дараах үүрэгтэйгээд за энэ дотор нь болохоор хатуу учирттай замд 50 метрээс дотгош хариулахгүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн юм үүрэг байдаг. За гэтэл хариуцагч нь болохоор өөрийнхөө тэр гүүг хариулаагүй улмаас гүү нь надад дайруулад миний машинд дайруулад за тэгээд үүний улмаас бол машинд үнэлгээний дүгнэлтээр 3 сая гаруй төгрөгийн хохирол учирсан. За мөн энэ үнэлгээг хийлгэхэд бол би 100 гаруй мянган төгрөгийн зардал гаргасан. За тэгэхээр энэ нийлбэр дүн болох нэг 3 сая 400 орчим мянган төгрөгийг энэ малчнаас гаргуулъя гэдэг хэмжлэгийн шаардлагыг иргэний иргэн шүүхэд гаргасан байгаа. За тэнгууд манай малчин болохоор сөрөг хэмжил гаргасан. За ингэхдээ юу гэж хэлдэг вэ гэж тэгэхээр хариуцагч нь өөрөө мал тууж гарах гэсэн анхааруулгын тэмдгийг зөрчсөн. За тэр нөгөө мөргсөн хэсэгт бол мал тууж гарах гэсэн тийм анхааруулгын тэмдэг байсан. Энэ тэмдгийг зөрчсөн. За мөн болохоор хөдөлгөөний хуурд тухайн одоо замд болохоор 50 км цагаас хэтрэхгүй байх ёстой гэсэн энэ тэмдгийг зөрчсөн. За мөн ингээд те зуны цагт 21 цагийн орчимд бол үзэгдэх орчин огт хязгаарлагдаагүй янз бүрийн нөгөө бороотой байгаагүй, манантай байгаагүй гэгээтэй байсан ийм нөхцөлд бол те зам дээр гарч ирсэн тэр адууг мөргөлгүй зогсоох боломжтой байсан. Гэтэл ингээгүйгээс болохоор надад те нөгөө хэлтэйгүү буюу хэлтэйгүү бол өгсөн учраас надад харин хохирол учирсан. За энэ хохирол бол за би хэлтэйгүүгээ бол 800 мянган төгрөгөөр үнэлж байна. За тэгээд тухайн үедээ юу яасан бэ лээ нөгөө машин эвдрээд гимтсэн учраас энэ малчин нь нөгөө өөрөөсөө зардал гаргаад тэгээ Улаанбаатар хот хүртэл нөгөө юуны жолоочийн машиныг нь хүргэж тээвэрлж өгсөн юм байлээ. За тэгээ тэр зардал бол 500 болсон. За тэгээ нийтдээ бол би өөрөөсөө гарсан энэ хохирол болоод зардал 2 сая 300 мянган төгрөгийг жолоочоос гаргуулмаар байна гэж ингэж өөрийнхөө үндслэлийг тодорхойлоод бие биенээсээ харилцан одоо мөнгө нэхэмжилсэн байгаа юм. За тэгэнгүүт энэ кейс дээр ерөөхдөө мэдээж нөгөө юуны зам тээврийн осол гарч байгаа гэдэг утгаараа цагдаагийн газраас бол нөгөө шинжээч томилоод шинжээч дүгнэлт гаргасан байгаа. За шинжээчийн дүгнэлт юу гэж гарсан бэ гэд тэгэхээр за жолооч бол тээврийн хэрэгслийг жолоодож явж байхдаа замын хөдөлгөөний дүрэн бол зөрчөөгүй юм байна. За харин малчин болохоор замын хөдөлгөөний дүрмд заасан нөгөө хатуу уршилттай замд 50 метрээс дотгош хариулахгүй мал тэжээвэр амьтаа оруулахгүй байх гэсэн үүргээ зөрчсөн байна гэдэг ийм энэ үүргээ зөрчсөний улмаас осол гарсан байна гэдэг ийм шинжээчийн дүгнэлт бол гарсан байгаа юм аа. За ер нь үйл баримтын хувьд ерөөхдөө иймэрхүү. За тэгээд энэ кейс маань ерөөхдөө 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн ийм маргаан байгаа. За анхан шатны шүүхээс бол ямар дүгнэлтийг хийсэн бэ гэж. Тэгэхээр за шийдлийн хувьд бол нөгөө үндсэн болон нөгөө жолоочийн нэхэмжил болоод малчны нэхэмжил хоёрыг хоёулангийн хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр аль алийг хангаагүй хоёуланг нь хэрэгсэхгүй болгосон. За ингэхдээ юу гэж тайлбарладаг вэ гэж. Тэгэхээр яг хуу энэ бол шийдлийн хувьд
нөгөө нотлох баримттай холбоотой юун дээр шийдэл нь гарсан юм байлээ. За үндсэн нэхэмжлийн хувьд юу гэдүгэ гэж тэгэхээр за нэхэмжлэгч те өөрийн эзэмшлийн дээр автомашинд одоо учирсан хохирлыг нэг ийм компани үнэлгээний тайлангаар тогтоогдсон хэмжээгээр буюу 3 сая 200 мянга гаруй төгрөг гэж ингэж нэхэмжилсэн. За хэдийгээр нэхэмжлэгч нь те өөртөө учирсан тэр гим хорийн хохирлыг тодорхойлоод энэ үнэлгээний тайлан шүүхэд ирүүлсэн байгаа боловч энэ үнэлгээний тайлан гаргасан компани нь өөрөө үнэлгээ хийх эрх бүхий этгээд мөн талаарх нотлох баримтыг хэрэгт авчирч өгөөгүй байна. Тийм учраас энэ одоо хохирлыг нотлож байгаа нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үзээд нэхэмжлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо гэж одоо тайлбарлаж байгаа. За харин сүргэн нэхэмжлийн хувьд болохоор мөн адил өөрийнхөө тэ нөгөө хэлтээгүүг 800 мянган төгрөгийн үнэтэй гэж тогтоосон. За мөн машин тээвэрлсэн гэсэн ийм юунуудыг баримтуудыг те шүүхэд ирүүлсэн. За гэтэл болохоор энэ 800 мянган төгрөгийн үнэтэй гэж тогтоосон тэр үнэлгээний газар нь болохоор хөрөнгийн үнэлгээг тогтоох эрхтэй этгээд мөн хэсэг нь бас тодорхойгүй. Тэрийг тогтоох одоо нотлох баримтыг хэрэгт бол гаргаж өгөөгүй. За мөн тэр машин тээвэрлэхэд 2 сая 500 мянган төгрөгийн зардал гарсан гэдэг байгаа боловч энийг бас одоо хэрэгт хавцрагсан материал нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэд ер нь аль нэг хэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосон юм байлээ. За тэгээд энэ бол илүү нөгөө эргээд материаллык одоо юу руугаа маргаанлуугаа гэхээсээ илүү нотлох баримтын шаардлага аль аль нь хангаагүй нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй гэдэг байдлаар аль алийг хэрэгсэхгүй болгосон байлээ. За тэгээд одоо бид бүхний мэдж байгаачлан те иргэний эрийг хэн шийдвэрлэх тухай хууль дээр болвол одоо аль аль тал нь шүүхэд гаргаж байгаа нэхэмжлийн шаардлага за эсвэл түүнийг үгүйсгэж байгаа бол түүнийхээ үндслэл тайлбартай холбоотой нотлох баримтыг өөрөө одоо шүүхэд гаргаж өгөхтэй ийм үүрэгтэй байдаг. Тэгээд энэ үүргээ биелүүлээгүй болмаас ерөөхдөө аль аль талынх нь нэхэмжлийн шаардлага хэрэгсэхгүй болсон байгаамаа. За тэгээд давтал тагшны шүүхээс болвол яасан бэ гэж тэгэхээр шийдлийн хувьд шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу үндсэн болон сүргэн хэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгосон. За хэрэгсэхгүй болгосон үндсэл нь бол ерөөхдөө ханшны шүүхийн шийдлийг зөвтгсөн буюу энэ хоёр талаас бол нотлох баримтаа өөртөө гаргаж өгөөгүй байна гэж хэлсэн. За гэхдээ энэ дээр хууль хэрэглээний бас нэгэн сонирхолтой одоо тайлбарыг хийсэн байгаа. За тэгээ энэ нь илүү одоо юу гэдэг энэ кейсийн хувьд ач холбогдолтой гэж хэлж болно. За энэ нь юу гэсэн бэ гэдэг тэгэхээр би өмнө дурдсанчлан те замын хөдөлгөөний дүрмд маш тодорхой нэг заалт байдаг нь засмал замд 50 метрээс ойр зайд бол хариулгагүй мал одоо байлгахыг хориглосон ийм заалт бол замын хөдөлгөөний дүрмд орсон байдаг. За тэгээ энийг бол шууд харах юм бол те тэр жолооч нь ямар нэг байдлаар замын хөдөлгөөний дүрм зөрчөөгүй л байх юм бол мэдээж энэ малчны бол буруу шууд болчих юм шиг харагдаж байгаа. За гэтэл энэ дадаал тагшны шүүх юу гэж одоо юу яаж байгаа вэ гэж тэгэхээр тайлбарлаж байгаа вэ гэж тэгэхээр тий адууга за тэр тусмаа нөгөө тасарсан ганц адууг ингээд хариулгагүй орхисон гэж байгаа энэ тий малчны эсвүүлтгүүн бол дан ганцаараа тэр малчинд бас хариуц хүлээлэх үндэс болоход учир дутагдaltaй. За яагаад гэх юм бол те Монголын одоо тэр энэ нүүдлийн одоо мал аж ахуйд болохоор адууг хончилж хариулах гэдэг ойлголт бол байдгүй. Ийм ойлголт хэвшээгүй гэдг нь одоо юу гэж байгаа вэ гэдэг. Тэгэхээр хончилж хариулна гэдэг бол нөгөө хонио ингээд байнга дагж хариулж явдаг штэ тий хонь хариулахтаа тэр нь тэнгууд болохоор адуун дээр болохоор яадаг вэ гэд тэгэхээр ерөөхдөө юм холоос адуугаа ингээд ажиглаад юу яадаг адуугаа ингээд байнга дагж хариулж явдаг тийм соёл бол Монгол нүүдлийн аж ахуйд бол байхгүй. За тэгэхээр энэ адуунаасаа тасарсан ганц адуугтэй эзэн энэ энд явж байгаа шүү. Тэгээд тухай бүр яана юу тэгээ замтай ойртчлоо очиж ингээд наашлуулъя ч гэдэг юм уу тийм одоо соёл байхгүй. За тэгээд энэ адууга ер нь бол ингээд хаана явж байгаа талаар эзэн бол байнгын мэдэх боломж угаасаа муу байдгаа гэд тэгж байгаа. За тэгэхээр одоо энэ адууга юу байгаагүй одоо хариулаагүй гэдэг нь бол дан ганцаараа одоо энэ мэдээж үүргээ бол төрсэн харагдаж байна. Гэхдээ энэ юу ч нь болохоор дан ганцаараа тэр малчинд хариуцлага хүлээх үндэслэл болоход бол учир дутагдaltaй байна гэж ер нь бол тайлбарлаж байгаа. За тэгээд нөгөө талаасаа болохоор нөгөө ослын газрын үзлэгийн тэмдэглэл одоо тэмдэглэл дээр бол тэр жолоочийг ямар нэг байдлаар
одоо юу дүрм зөрчөөгүй гэж ингэж дүгнсэн байгаа боловч яг хөө тэр дүгнэлт нь өөрөө бас жоохон учир дутагдaltaй л байсан юм байлээ. Ямар баримтуудад те үндэслээд хэрхэн дүгнээд те энэ дүгнэлтийг гаргасан бэ гэдгээ энэ дүгнэлтэн дээр огт бичээгүй байна. Тэгэхээр энэ дүгнэлт чинь өөрөө бас одоо юу яхад тухайн жолоочийг ямар ч гин буруугүй байна гэж үзэхэд бас дан ганцаараа бол учир дутагдaltaй байна гэж ингэж хэлж байгаа. За тэгэхээр ийм үндслээр бол давзаалтгчдын шүүх аль аль талынхын хэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. За тэгээд нөгөө талаасаа хяналтын шатны шүүх дээр энэ маргаан маань очдог. За хяналтын шатны шүүх бол шийдвэр магадлалыг бол хэвээр үлдээсэн буюу яг нөгөө үндсэн болон сөрөг хэмжлэлийн шаардлага бүхэлдний хэрэгсэхгүй болгосон. За ингэлтэй бол мөн адил ерөөхдөө яг давтаалтгчдын шүүхийн хэлсэн шиг тасарсан энэ ганц адууг хариулгагүй орхисон гэж байгаа нь бол хариуцагчийг те шууд ингэж юу хариуцлага хүлээлгэх бол учир дутагдaltaй байна гэдэг ийм одоо зүйлийг хэлдэг. За тэгээд ерөөхдөө бол юу гэж хэлж байгаа вэ гэд тэгэхээр ингээ хэрэгт авагдчихж байгаа тэр нотлох баримтууд нь бол тий аль аль талын гин бурууг ингэж бүрэн эргэлзээгүйгээр тогтооход бол одоо энэ нотлох баримтууд нь хүрэлцээгүй байна, дутагдчихээн гэж үзээд ер нь юу яадсан мэлээ. Аль аль талынх нь хэмжлэлийн шаардлагыг бол хэрэгсэхгүй болгосон байлээ. За тэгээд яг үр дагаврын хувьд бол өөртөө учирсан хохирлоо аль аль тал нь өөрөө ингэж хариуцаад явах юм үр дагаварт хүрч байгаа. За яг магадгүй нөгөө энэ кейс аль аль талаас нь нотлох баримтуудаа ингэж хангалттай гаргаж өгсөн бол магадгүй те хэний талд шийдэгдэх байсан нь бас сонирхолтой. За гэхдээ та бүхэн маань яг хараад үзэх юм бол одоо энэ замын хөдөлгөөний дүрмээр байгаа тэр 50 м дотор те хариулахгүй мал оруулахгүй байх гэдэг үүрэг бол тухайн нөхцөл байдал за мэдээж нөгөө нүүдлийн мал аж ахуйн тэр соёл болоод юунаас нь те татсан тэр хөвшмөл байдлаас бас хамаарат ингэж ямар мал те ямар нөхцөл байдалд яаж орж ирээд дайруулчваа гэдгээсээ хамаарат бас арай ийм юутай ийм нюанстай шийдэгдэх нь байна гэдгийг бас энэ тохиолдлоос харж болох нэ. За энэ нэстэй сонирхолтой маргаан байна. Тэр нөгөө нэг хариулгагүй мал тэжээвэр амьтныг давтуу ажилтай замд 50 м-ээс доош оруулахгүй байх гэдэг заалт чинь бүр ингээд яг абсолют заалт бол бас биш юм байна шүү дээ тий. Тухайн мал нь ямар бие мал гэдгээс хамаарат тэг ганцаараа явсан уу сүргээрээ явсан уу ч юм уу. Тэр манай мал аж ахуйн онцлогийг ялцчгүй шингээж тайлбарсан байна тий шүүхүүдээс бол. Тийм. Тэгээд нэмэх нь нөгөө энэ үүргээ зөрчснөөс гадна бас одоо ингэж өөр гэм буруу байж иж магадгүй хариуцлага хүлээх юм шиг бас харагдчих байна гэж тайлбарлаж болох юм. Нөгөө давхар нөгөө кэр хийгүүд нь бас давхар өөр юмнуудаар илүү тодорхой гарч ирнэ гэж юу? Тийм. Тэгээд яг нөгөө мэдээж юу яаж байгаа те нөгөө талаасаа жолооч нь одоо те нөгөө самбаачлаад зогсох боломжтой байсан уу мэс нү гэдг нь бол дээрээ тогтож таарна. Яг би нөгөө энэтэй төстэй кейсүүд бас нэлээд хайж үзсэн юм а. Яг одоо энэ тохиолдолд бол яг шийдлийн хувьд аль талаасаа нөгөө нотлох баримтын хүрэлцээгүй байдал дээрээ л хэрэгсэхгүй болчихж байгаа шүү дээ. Магадгүй нотлох баримтын хүрэлцээтэй байсан кейсийг ер нь яаж шийдэж вэ гэд хайж үзсэн чинь бас цөөхөн л байд юм байлээ. Тэгээд яг энэ айгүй сонирхолтой кейс. Тэгээд яг нөгөө манайхан ч иймэрхүү зүйлийг аль болох нөгөө тохиролцоол тэгэл ингээд өнгөрөөчдөг. Тэгсэн чинь 3 шатаар яваад ингээд бас ийм кейс үүсгэсэн байгаа надад айгүй таалагдсан байхгүй юу. Ингээд энэ малчтэй жолоочийн хувьд ч тэр ингээд юу тэрнээс биш ингээд яг тохиролцоод өнгөрчий гэдээ бас тохиролцоод өнгөрчүүл иймэрхүү кейсүүд бол илүү шүүхийн өмнөх шатанд гэх юм уу те шийдэгдчихдэг. Гэтэл бас ийм сонирхолтой кейс гаргаж ирсэн нас юу санагдсан. Ач холбогдолтой санагдсан. Энэ нөгөө шийдлийн хувьд бол анхан бодонд авч шатны шүүх яг шийдлийн хувьд бол нэг зөрүүгүү. Тэгээ тайлбарын бол давзаалдах шатны шүүх илүү баялаг тайлбар өгсөн байгаа шүү дээ. Дээд шүүх ямар үндсээр энэ маргааныг авсан нь байсан уу? Энэ болохоор нөгөө маргааны хувьд 18 онд дээд шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан юм. Тэгэхээр нөгөө дээд шүүх үндслэл хийж хүлээж авдаггүй байсан одоо хуулийн үе юм байна тий. Ер нь тэгээд нөгөө гомд гаргасан л бол авдаг гэсэн үе юм байна л да баг тий. Тэр үед яг уу одоо үед гээд авчраад юу байвал илүү нөгөө ач холбогдолтой гэдэг эртний хувьд онцгой ач холбогдолтой гэдэг нэг юу байгаа шүү дээ. Үндсэл байгаа шүү дээ. Тэрнэлгүй илүү бас авч болох байсан болов уу гэж таамаглаж бас болж байгаа.
Би нөгөө нэг оюутан байхдаа нэг юм амтны өвчрүүлсэн гим хорчин нэг 505 ч үлээ бас гим хорын нэг тусгай анги байгаа шүү дээ. Иргэний үеийн Тэд 5. нэг дэдвэр уншижсэн. Тэн дээр болохоор одоо нөгөө нэг айлын азарган чонд хазуулсан. Тэгээд чонд хазуулах хэвчээ тийм галзуу өвчний вирус авсан юм шиг байгаа чонноосоо. Тэгээд тэр азарга нь галзуураад тэгээд айлын нэг хүүхд мөхтийг хазаад тэгээд тэр хүүхдэд нь аюу хүнд хохирол учраад хүүхдийн эмчилгээнд явуулахад баг Герман руу ч илүү явуулаад тэгээд зөвхөн эмчилгээнээс гадна зардлын бас айгүй их юу учраад айгүй өндөр хэмжээний зардал гарсан байсан. Гэхдээ яаж шийдсэнийг мартчихжээ. Юу гэж тэр маргаан болохоор нөгөө нотлого баримтын шатандаа бол асуудалгүй. Яг нөгөө хууль хэрэглээний яг иргэний үеийн тэр гим хорын эрх зүйн наривчсан зохицуулалтууд дээр айгүй маргасан тийм юм байсан. Тийм ээ те. За тэгээд энэ үрээд хоёлоо дугаараа дуусах уу? За тий. М? За За энэ хүртэл дугаарыг маань сонссон сонсогчдод баярлалаа. Тэгээд та бүхэн өөр дугаар сонсохыг хүсчээвэл биднэрт бас санал болгож доор ингэж комментээр үлдээгээрэй. за энэ хүртэл сонссон баярлалаа. Баяртай.